Өндөр сувгаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хиймэл оюун ухаан, эгүүний оюун болон Univision-ийн бүхэл үйлчилгээг Vitel аппликейшнаас Univision ивент гэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрдэг. За студид компьютерийн шинжлэх ухаанч хас чалуу хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол дуунаас хурдан сөнөөгч онгоцны нууц. Онгоцны дотроос юу гэдэг бол одоо өнөөдрөөс бүхэл мэдээллийг авах байхаа гэж найдаж байна. За гарчигнаас харагдж байгаа бах те. Өнөөдөр одоо дуунаас хурдан сөнөөгч онгоцны талаар ярина. За гэтээ үнэлэлчээ. Би нэг тэгж тийм онгоц зэвсэг мэвсэг энэ төр сонирхоод байдаг юм биш шүү. Манай үзэгчдээс нэг нь ийм сэдвэр яриулъя гэдэг ийм комент үлдээсэн баг. За тэгээ тэр бичсэн комент нь л одоо тэ нэр сонирхолтой байна гэж бодоод тэмдэглэж аваад тэ ингээд сэдв дотор орцсон. Ингээд өнөөдөр яригдах гээд ингээд ороод ирлээ. За дашрамд нь дуртахад тэ одоо дашрамд нь хэлэхэд энэ комент бичиж байгаа хүмүүстэй үзэгчтэй маш их баярлаа. Тэ та нарын тэр комментор чинь ер нь бидний уран зориг тижээгдэж байдаг юм шүү. За сөрөг комментууд ч гэсэн байна бас. Тэ энэ тэтэртаач гэсэн бас баярлж байна өө. Тэ цаг заваа зараад үзээд тэ тэгээд хорон умсаа ухчаад ингээд коммент үлдээгээд тэр тэ хийж байгаа чинь өөрөө эн чинь бас бидэрт өгж байгаа уран зориг юм шүү. За тэгэхээр одоо манайхан комментуудаа сайхан үлдээгээд бичээд байгаарай YouTube-ийн юу одоо коммент юун дотор видеоны доор нэгэд бичээд байгаа юм бол дараа нь одоо ийм сэдв яриулаа энтергээ бас биччихвэл одоо энэ бичлэн ингээ ороод ирэх чинь билүү те. За манай одоо од өндөр сувгч нь ер нь бол ингээд бүтэн жилээр нь хөтөлбөрүүдээ ингээд тухайн уран бүтээлийнхаа жил гэдэг байгаа шүү дээ. Одоо сизон эхлэхийн өмнө ингээд зарлцдаг. Одоо бүх програмаа зарлцдаг гэсэн үг шүү дээ. За тэгэхээр одоо баг 10 сарын өмнө хилцчихсэн сэдв бол одоо өнөөдөр л гэж орж ирж байна гэсэн үг. За энэ сэдвийг одоо энэ санал болгосон коммент момент бол баг жил гарангийн өмнө бичигдсэн байгаа байх гэж би баг санаж шүү. За одоо сэдвтэйгээ албаагүй баах юм оршчлаа. За ер нь энэ сэдв яг миний сонирхол биш ч гэсэн яг одоо судлаад үзсэн зөндөө гоё юм байна. Та айгүй сонирхолтой гоё сэдв болохоор нь одоо тий энэ талаар одоо судлаад сонирхоод ухаж төнхөөд одоо ингээд олсон юмнуудаа өнөөдөр үзэгч та бүхэндээ одоо ингээд хуваалцсан гэхээс та ам хэл захтнаад тий байд сууж чадахгүй хэд тонлоо. За дуунаас хурдан сөнөөгч онгоц гэдэг байгаа шүү дээ тий. Supersonic Fighter Jet гэдэг. За тийм бас нэг юм хэлчихье. За өнөөдөр сөнөөгч онгоц гэхээс илүү тэр дуунаас хурдан гэдэг тал руу илүү ярина. Тэ? Дуунаас хурдан онгоцны талаар энэ бүхний ард байгаа тэр маш сонирхолтой физик үзэгдлүүдийн талаар тэ ярина гэж ойлгоор. За тэгэхгүй яг гоё ойлдааны тэ юм сөнөөгч мөнөөгч онгоц тэ бөмбөгддөг онгоц ярих чаана гэд бодоод хүлээлт үүсгээд ингээ ороод ирсэн чинь ингээ шал өөр юм яриад эхлэв дээ гэдэг өмнө хэлчихье. За тэгэхээр за хүн төрөлхтний түүхийг энэ техник технологийн хөгжлийг ер нь шууд хурдаар нь хэмжиж болдог гэд одоо ойлгочих болно. За ер нь бол хүн гэдэг амтан бол хурд хүчинд их донтой амт. Тэ илүү одоо хурд илүү хүч одоо тийм л юмыг хүсч яадаг тийм л юм руу тэмүүлж яадаг. За юу шинээр гарав одоо тий ямар технологи сүүлийн үед алж जैन энэ төр гэдэг юм бол одоо тий хэр хурдны хэр хүчтэй юм гэдгийг л одоо сонирх нь хүн бол тий унаа тэрэг байна угаалгын машин байна бүр гар утас компьютер ч байсан гэсэн энэ хурд нь хэрэг хүч нь хэрэг л гэж одоо сонирхдаг шүү дээ тий дийлдэв бензин тоо баримт байна дийлдэ одоо тэр ойлгохдохгүй баахан нэр томьёонуудын оронд хэр хурдны л гэдгийг хэлчих тий тэгэл болоо ерөөсө тэр зүйл гар утас байна уу угаалгын машин байна уу тий ундаг машин байна уу хамаахгүй. За тэгэхээр ерөөсөө энэ хурд гэдэг зүйл бол хүн төрөлхтний техник технологийн одоо ингэж илэрхийлж идэг юм зүйл. За тэгэхээр хүн бол ерөөсөө энэ хурд хүчинд донтцсон тий иймэрхүү амтан араас нь явж идэг гэд хэлчих болно. За анх мэдээж гүүн. Тэ хин хурдан гоох бай гэж хурдан гүдгийн намд үлдэн хурдан гүдгийн одоо бусдаа шагшин магтагдсан тэ энэ ста мундаг хурдан гэл одоо бид нар одоо хүртэл тэ энэ Usain Bolt гэл ингээд. За тэгээ морь унаад эхлэхээр одоо гинт тэ хурдны энэ ховсгал одоо өөрчлөлт орж ирж штэ тэ огцом хурд нэмэгдээл. Тэгээ хин хурдан л ер нь эзлэн төрөмгийлнэ. За даамаа манай монголчууд
Тэ ерөөсө адуу мөрөгч хэрэлдэ өгчих гээд байдаг бол суучуд. Анхнаасаа л одоо ер нь тэ энэ морио унаал дэлхийн талыг эзэлсэн гэл. Одоо 93 наадмаараа хинийх нь морь илүү хурдан байна гэл жил болгон л одоо хоорондоо үзэж таардаг ийм ард түмэн баг. Тэгэхээр одоо монголчуудын хувьд хүртэл хурд гэдэг бол ийм чухал зүйл байгаа. За 1800 гад оны үед ер нь л аж үйлдвэрлэлийн хувьсгал гэдэг байгаа шүү дээ. За энэ хүртэл бол ер нь бол мориороо хоорондоо өрсөлдөж ирсэн байдаг. За тэгээд тэрнээс хойш энэ уурын галт тэрэг гэдэг зүйл гарч ирээд одоо энэ хурдны рекордыг эвдэж эхэлж байгаа. За яг хуу анхандаа бол нөө хөр хилтэл юм байгаа юм л та энэ уурын галт тэрэг нь тэ алхаж байгаа хүнээс нэг ялимгүй бүр удаан. За ялимгүй хурдан юм да одоо. Тийм нэг ийм хэн л юм байгаа. За одоо мориол хажууд нь хурдны хаан байгаа шүү дээ. 50 км цаг хурд мурдтай. За тэгээд хөгжсөөр байгаа уурын хөдөлгөөртэй галт тэрэг одоо 100 км 200 км цаг хурдтай болоод ер нь бол одоо ингээд гараад ирж байгаа юм дэш. За тэгээд нисэх онгоц гарч ирээд одоо ойлгомжтой те юун галт тэрэг юу мориол. За ихтэй бас галт тэрэгтэй адилхан хөгжлийнх нь одоо эхэндээ бол одоо анх гарч ирэхдээ юу морь нэгмөө одоо баг гүйж байгаа хүнээс удаан ингэж явдаг байсан. Нисэх онгоц шүү дээ. Хүнээс удаан гэвод тоо. Яаж тэгэд нисэн вэ л гэж те. Тий тэр их сонио. За тэгээд удалгүй яах вэ 10 гаруй жилийн дотор бол ингээд огцом урд ингэж хөгжөөд хэдэн 100 км цаг хурдыг даваад ер нь бол шинэ рекордуудыг тогтоогоод эхэлж байгаа. За гүйцэтгэл болж байна гэсэн. За ингээл дэше яваал. За баг те шум процесс прогресс шахав ингээд дээш ингээд жил болгоо рекорд нэвдэгдэл шинжлэгдэл ингэж явсаар байгаад нэг тийм маш том хаалт ийм хантай тулж ирсэн байдаг. Тэр бол одоо мэдээж дууны хурд. За дууны хурданд дөхөөд ирэхээр л одоо агаар ужигнаал турбуленс гэдэг байгаа шүү дээ. Энэ одоо агаарын тесрэлт агаарын сэгсрэлт гэдэг те. Одоо бид нар онгоцоор явхад л ингээл зорчигч та бүхэн агаарын сэгсрэлтийн бүсд орсон тул суудлынхаа бүсийг даруулахыг зөөнө гэдэг ингээд. За тэгвэл тэр одоо тэр сэгсрэлт нь агаарын турбуленс нь ерөөсөн техник технологи дотроос сууж авж байгаа энэ хүн жолооч молооч юм л да бүр тэгсхийн аргагүй ингээд дээш доош сэгсчээд ингээд ирж байгаа. За хичнээн эр зөрөгтэй байлаа гэх те тэр дууны хурдыг бол ягаач давчдаггүй. Ер нь давыг гэж оролцсон болгоно одоо тэр эр зөрөг гаргасан болгоно ер нь бол ингээд мөхөө дүхээ цөөрөө тусчихсан. За ингээд хүн төрлөختөнд одоо хурч болох дээд хурдандаа өрчлээ гэл. Одоо ингээд те орхиж бас болно л да. Гэтэ мэдээж тийхгүй ойлгомжтой хэлсэн шүү дээ. Хүн гэдэг үл энэ хурданд донтчихсан амтан байгаад байгаа. За хурдны төлөө бол ерөөсөө юугаа нүдээ ухаад өгөхөд бэлэн те үхэхэд бэлэн одоо ийм хүмүүс. За тэгэхээр одоо яах вэ? Одоо энэ хурдны араас хөөцөлдөж таарна. Үхэн хатан хөөцөлдөж байна. За ингээд 1947 он одоо сүүлэндээ ийм тэнцвэржүүлэх зорилготой ийм жижигхэн далавчтай ийм одоо нисэх онгоц зохион бүтээгдээд энэ хүн төрлөخت анх удаа энэ эвдэгдэж өгөхгүйсэн энэ хурдны хязгаар буюу дууны хурдыг давсан байдаг. За энэ дууны хурд гэдэг юм те 340 м/сек гэдэг. За агаар доторх дуу тарах хурд гэдэг байгаа шүү дээ. Энэ 1235 км/цаг гэж ойлгож байна. За яг хөө энэ хурд агаарын даралт ч юм уу одоо чигшлэн төрөс шалтгаалаад өөр болно л та. Гэхдээ энэ далайн түвшинд хэвийн агаарын энэ шигшилт бол яг иймэрхүү 1235 км/цаг гэдэг ийм хурдтайг ойлгож байна. За зарим талаас их удаан зүйлтэй уг нь бол. За юутай харьцуулж байгаа гэдгээс мэдээ шалтгаална. За гэрэл мэрэлтэй бол одоо харьцуулах юм биш. Бараг одоо хайши. Сая дахь удаа юм аашин тийм. Ийм удаа. За одоо ийм удаан болохоор одоо холхон байгаа зүйл мөлийн дуу болно гэж хоцорч одоо харагдж байгаа зүйлээс хоцроод идэг. За одоо тий холхон загсаж байгаа хүн түлээ агалж ивэл одоо энэ сүхээ түлээгээ цогсныхын дараа нь тий дуу нэрж мэрээд одоо нэг юм дуу нь хоцорсон бичлэг шиг юм хажин санагддаг. Ер нь манай үзэгч хийжсэн бас анзаарч ирсэн баг. Урнаа иймэрхүү юм анзаарч ирсэн байсаа тий. Одоо ийм дуу нь ингээд хоцроод байгаа юм шиг. Энэ видеоныхын дуу нь хоцорсон юм шиг хачаа. За энэ аянга цэгх бол хамгийн классик жишээ. Оо yes. Тий аянга шүү дээ. Яг үнэ тий. Аянга аль хэдийн гялбчаад байдаг, цагчаад байдаг тий. Дуу нь байдаг. Одоо тий таг алга болчихдаг. За тэгээ баг аянга цагсыг мартчихээл баг шахаа тий. Энэ тэнгэр дуграал бөө юм болдог. За энэ бол дуу яасан удаа идэв гэдгийг мэдрүүлдэг. Ер нь бол хамгийн одоо бидний амьдралд ойрхон одоо хамгийн гоё жишээ гэж ойлгож байна. За тэгвэл энэ дууны хурдтай машин
унаа явж ин гэдэг төсөөлье. Шууд онголтно. Яг үнэ тест гачи юм байна шүү дээ. За машины хурд 100 км/цаг гараад ирэхээр л ер нь бол одоо бидэрт бол айгүй тийм хурдан юм шиг санагдал те. Нэг жоохон айж маягаал ингээл хэлдэг те. 200 гараад машин ер нь ингэж савчиж яг тийм одоо турбуленс болоо те. Боломжтой хэсэг нь ер нь маш эргэлзээтэй юм байна. Яг үнэ те. Тэгвэл одоо энээс 10 дахин хурдан бай одоо 1000 км/цаг хурдаар давхиж чинь гэж төсөөлөхөр одоо тий. За угаасаа төсөөлөгдөжгүй л тий. Тэр нь одоо нэг тэгж явж үтсэн биш. За ямар хачин юу болох болоо гэхээр бүр айж штэ 100 км ингээд яваад эхлэхээр цамд руугаа шигдээд 350 мянга хүрж байгаа гэж бодохоор тий. Тэр чинь одоо төсөөлшгүй юм болох гэдэг юм. Яг үнэ тий. За тэгээд яаж байгаа тэр нэг 1000 ч биш шүү дээ. Одоо манай дууны орчин тэр 1200 км/цаг гэдэг. За тэгээд тэр ард нь байгаа тэр 200 км/цаг гэдэг. Одоо бутархаа ордон хүртэл бидэрт амар санагдаж шүү дээ 1000 байтгаа. За тэгээд тэр ард нь байгаа бүр жижигхэн үлдсэн тэр 35 км/цаг маг тэр мөрийг бүр мартъя. За дэлхийн хамгийн хурдан машин 500 км/цаг хурдтай юм байлаа. За энэ Yanwan U9 Extreme гэдэг нэг тийм спорт машин байна. Тий. Тэгээ хурдны суман галт тэрэг бол тий бүр одоо 600 км/цаг хүртэл хурдалж чадна бас. За иргэний агаарын тээврийн онгоц бол 1000 км/цаг хурдтай нисэж байгаа. Иргэний агаарын тээвэр чинь ихтэй дууны хурдтай маш төхөө хэд юм бэ шүү хаа. Тийм бөгөөс. Тийм. Тэгэхээр бол бид нар бол одоо ингээд тий нэг гайхааргүй за үдцсэн юм байна. Бараг үдцсэн. Тэгээ дууны хурдтай нэлээд төхөө байгаа. За глобал 8000 гэдэг нэг онгоц байгаа. 1200 км/цаг хурдтай нисэж чаддаг. Иргэнийх юм биш үстэй. Иргэнийх. Иргэнийх болов. Үгүй тийм иргэнийх. Яг иргэний онгоц тийм болж болдсон байлээ. Гэтэ нөгөө онгоцноос бидний хамгийн их хүсдэг юм бол нөгөө нэг аюулгүй байх гэдэг те. Жохон хурдтай өгн онгоцуд байсан. Тэгээд жохон сүрэл мөрлөл болоод болсон байлээ. Тийм иргэний онгоц байна. Гэтэ баг ховын шахуул жижиг онгоц байна л да. Уг нь гоё юм. Хурд нь гоё. Тэгээ аюулгүй хурдан байгаа үз. 1200 км. За бараг л дууны хурдтай нисэж байна гэсэн үг. За тухайн онгоцны хурдыг бол дууны хурдаар хуваагаад гарсан тоог маах гэж нэрлэдэг. Маах. За энэ яг дууны хурдаар нисэж байгаа юм бол 1 маах гээл те. Дууны хурднаас 2 дахин их байх юм бол 2 маах хурдаар нисэж байна гэд гих мэтэр яриа авчт юм байна. За тэгэхээр глобал 8000 бол энэ 0.95 маах буюу бараг л 1 маах хурдаар нисэж чадна гэсэн үг те. Тийм. За өмнөх нь маах гэдэг үгийг сонсч ирсэн байж магадгүй. Агуу Ньютоны өөрийгөө болсон алдаа гэдэг нэвтрүүлэг байгаа өмнө ядаа гарч ирсэн те. За тэрэн дээр бол Эрнст Мах гэдэг хүний тухай ярьсан байна. За Ньютоны онолын алдааг болоод тэр цанаагаар нь одоо тий Эйнштейн харьцангуй онолоо одоо бүтээсэн гэж зөндөө гоё юм ярьсан баг. За тэр маах чинь гэсэн үг. Тэр маахын нэрийг одоо ингэж хүндэтгээд ингэж нэрлсэн байт юм бэл. За энэ хүн яг ямар холбоотойг нь бол одохгүй хэдүүлээ ярина. За цаашаа явъя. За туу 144 тэр Конкорд энэ төр гээд тэргүүтээ том онгоцнууд 2 маах хурдыг давж чаддаг. 2 маах. Дуунаас 2 дахин хурдан гэсэн үг шүү дээ. Тий. За энэ 2 онгоцыг бол хүмүүс одоо нэлээд олон сонсч ирсэн байх. Ер нь бол. За сонсгоо байг гэхэд бол ядаж харж ирсэн байгаа. Кинон дээр. Тий. Нэг юм хачин юм хошуун ингээд нэг доошоо ингээд тонгоц юм хачин юм нэг урт нарийнхан тийм нэг онгоцнууд байгаа. За тий. За тэр одоо Франц англичуудын бүтээсэн Конкорд гэдэг энэ онгоц нь бол 128 үний магтаамжтай. 2180 км/цаг хүртэл чаддаг ийм ит байгаа. Тий. За Нью-Йоркоос Лондон хүрэхэд бол ердөө 3.5 цаг одоо 3 цаг хагасл зарцуулна. За ер нь бол одоогийн онгоцнуудаар энгийн онгоцнуудаар бол бид нар бол энэ хооронд энэ 7 цаг зарцуулдаг. Ер нь бол талан шахуу тий ийм хурдан. Одоо 2 дахин хурдан шахуу. За туу 144 гэдэг байгаа бүр айхтар. Ер нь бол их нэлээ одоо тий төстэй дүнэг 2 ийм хачин хошуун ийм доошоо тонгоц ийм байж гэнэ одоо. За энэ 150 үний багтаамжтай гэдэг байгаа. Туу 144 Орсын онгоц 2575 км/цаг хүртэл чадна. Тэг юу гэсэн үг юм ч гэдэг. Энэ 2 маах гаруй хурдтай байгаас тийм чинь. Тий. Ийм хурдан онгоцоор ийш тийш явбал ерөөсө тий тэгж удаан онгоцон дотор чилээл заваал байх. Одоо ямар ч шаардлагагүй. 30 минутанд буур нураас хөсгөл орох юм байна. Цагаар тий. Тий дарна. За харамсалтай нь одоогоор энэ онгоцнууд бол нисгээ болцсон байгаа. Тий. Тэр нь түл шиг зарцуулдаг, зардал өндөртэйгээд олон шалтгаанаар нисгээ болчихсон байгаа. Гэтэ өөр нэг зөвхөн шалтгаан байгаа. За энийг удахгүй байна. Гэтэ энэ нисэх хүчний агаарын тэрэлт цөнөгч онгоцнууд бол дуунаас хурдан нисч чаддаг хിവэрэл нисэж байгаа. Одоо бол тий. Дууны хурдтай, ойролцоо хурдтай бол одоо сабсоник гэдэг.
одоо ойролцоо те ер нь дуунаас бага хурдтай байх юм бол subsonic. За дууны хурднаас хурдан бага бол supersonic гэдэг. За тий sub super гэж чинь зүгээр л одоо дээр доор л гэсэн үг юм байгаа ш тавг нь бол тий. Тэгээ superman гэх юм бол одоо арай дээр хүн л гэсэн үг. Тийм үү. Super position гэх юм бол одоо дээр байрлал гэсэн л утгатай үг юм. За тэгэхээр sonic гэхээр дуу штэ тий. За тэгэхээр одоо supersonic гэхээр дуунаас хурдан болчихж байна гэсэн. За тэгвэл одоо дуунаас хурдан энтер гэж ярьсанаас илүү супер соник гэж ярил илүү супер зөвүүн сонсогдож байгаа сте тэс өрдөө сонсогдож. Хамгийн шилдэг энтер гэсэн үгийн багчаар зөвгүй байж. Тий. За тэгэхээр одоо ихэнх юм тэрэлт сөнөөгч онгоцсон туяа файтер жетүүд те супер соник байдаг. За дуунаас хурдан сөнөөгч онгоц гэдэг байгаа шүү дээ те. За супер соник файтер жет энтер гэдэг. За сөнөөгч онгоцнуудын хувьд бол ганц 2 маахаар тогтохгүй бүр 3 маах хүртэл одоо хурдан хүрч чаддаг. 3 мах гэж дуунаас 3 дахин хурдан гэсэн үг шүү дээ. За Blackbird гэдэг энэ алдартай дуунаас хурдан сөнөөгч онгоц байгаа. 3530 км/цаг хүртэл ингэж хурдалж чаддаг. За ийм одоо нисэх онгоцны одоо ер нь бол энэ хурдны дээд амжилтыг нь эзэмшдэг ийм онгоц. Тэгээ 3 гар мах хурдтай гэсэн үг шүү дээ. За их алдартай онгоц байгаа. Одоо харуул одоо манайхан таньдаа гэдэг шиг тий. Нэрэн чирэн их алдартай X-Men зэрэг кино минон дээр их гардаг. За нэг иймэрхүү онгоц байгаа. За тэгээд удахгүй хэдүүлээ энэ яриагаа хөргөлжлүүлье. Тэр хооронд хэдүүлээ сайхан хамтран ажиллаж байгуулга танилцуулнаа. За өнөөдөр би нөгөө дэлхийг хэр хурдан тойрох бол гэж сая бодоо шалгалаа. 11 цаг хагас өдөрт дэлхийг бүтэн тойрох юм байна. Оо гайхалтай. 3 маах маань. Яа. Тэр дэлхийн эсрэг тийшээ бас нэг экватороор нь өөдөөс нэргэх давуу эрх мэрх ч бас 2 өөр болоо явчихнаа бас. Яа, наа чи хэвгүй за. За одоо хэдүүлээ сайхан Blackboard-ийнхаа дараа энэ Монголынхоо Игүүний оюун компани гаргасан Игүүний чат гэдэг аппликейшн талаар сонирхцгоё. За Игүүний чат гэдэг аппликейшн гарсан байгаа. Одоо манайхан бол манай одоо үзэгч сонсогчд бол манай нэвтрүүлгийг яг шинжлэх ухааны гайхамшигар бол те байнга одоо ингэж ярьж байгаа болохоор манай үнэн сонсогчд бол угаасаа мэдж байгаа. Одоо Монголын хамгийн одоо те анхны одоо дээрэс нь Монгол хөрсөнд Монгол өвдөл төр сургасан монголоор сэтгэдэг монголоор ярьдаг ийм юм л юм байна. Тийм. Одоо өөр одоо тийм том аппликейшнууд хичнээн мундаг, хичнээн чадaltaй байлаа гэд монголоор ярьж чадахгүй байхгүй юу. За тэгэхээр ерөөсөө Игүүнээ чат гэдэг аппликейшны хамгийн гол ур чадвар бол ерөөсөө монголоор ярина. Монголоор сонсоод ойлгох чинь, монголоор эргүүлээд хариулчихна. Ийм сайхан тий. Ингээ яриад өгөн тий. Одоо бид нар заавал ингээл нүдээ хичээлтэл уншаал хуруу хумсаа угарталтаа ингээ бичээд байх ямар ч шаардлагагүй болж байгаа гэсэн. За ингээ ерөөсөө монголоор асуучихна. Тэгээ монголоор ингээд ерөөсөө эн чинь тэр монгол хэлэн дээр байсан тэр дуу шүлэг байна уу? Эсвэл гадуур машины одоо төвчрээ байна уу? Энэ манай автобусны маршрут байна уу? Эсвэл одоо энэ дуунаас хурдан нис хонгоц байна уу? Тэ энэ дэлхийн мэдлэг рүү ингээ хандаад одоо бид нар монгол хэлээ ашиглаад дэлхийн одоо мэдлэг рүү хандах гарц үүдийг нээж өгч байгаа ийм аппликейшн байна. За Android энэ iPhone гар утаснууд төр бол ингээд гарцсан үнгүү татаад авахад одоо тий ингээд байж байгаа нээлттэй байж байгаа ашиглахад бэлэн ингээд сайхан байж байгаа ийм сайхан аппликейшн байна. За тэгэхээр одоо хиймэл оюун гэдэг бол өнөөдрийн хүн болгоны өдөр тутмын хэрэглээ болсон байна. За гэхдээ яг ингээд монголоор ашиглах гэхээр болохгүй болохоор бид нар нэг бол заавал хуруу хумсаа хурдл бичдэг нөгөө нэг нүдэ жирэлтэл уншдаг энэ одоо байдлаар ашиглаж байна. Тэгвэл одоо Игүүний оюунаа суулгах юм бол одоо дэлгэцэн ширтэж шаардлага байхгүй. Одоо дэлгэцэн хамаарлаасаа салаад хажуудаа тавьж асааж орхичоол тэгэл за Игүүний одоо энэ цавгүй яаж хийх вэ гэж асуугачлаа одоо тий. За одоо сайхан ингээд горила зураад гэл эхлэн шүү дээ. За тэгэхээр одоо монголчууд минь үндэснийхээ хиймэл оюуханыг дэмжиж, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж энэ одоо шинэ гарсан аппликейшн Игүүний чат гэдэг аппликейшн. Игүүний чат гэдэг одоо энэ Android-ийн тий энэ Play Store одоо iPhone-ы App Store дээрээс ингээд татаж аваад одоо нин даруй суулгаарай. Тэгээ ээжтэй, эмээтэй, өвөөдөө, ахтай, дүүдээ суулгаж өгөөд одоо ингээд хамтдаа нийтээрээ сайхан монголчууд маань монгол хэлээ ашиглаад, их хэлээ ашиглаад, тэгээ үндэсний соёл одоо соёлоо ашиглаад одоо ингээд түгээн дэлгэрүүлэнгээ ингээд сайхан техник технологийн энэ хөгжилтэй хөл нийлүүлэн алхах одоо энэ дэлхийн мэдлэг рүү хандах ийм сайхан боломжийг бол Игүүний чат аппликейшн маань нээж өгч байгаа шүү. За тэгэхээр ийм сайхан боломжийг олж байгаа. Игүүний одоо оюун компанид бол маш их баярлаа. За сайхан гялзуулчлаа хүмүүс ямар удаа ярьдгийг гэдэг Игүүний чатаа. Гэтэ одоо Игүүний чатаа ярихгүй байхаас өөр аргалга үнэхээр сайхан аппликейшн байгаа. За тэгэхээр одоо ихэнх тэрэлт сөнөөгч онгоцнууд буюу одоо файтер жетүүдийн суперсоник байдаг гэдэг он дөрөв ярьсан юм байна. За энэ нийтийн тээвэр суперсоник онгоц ашиглага болсон хамгийн том шалтгаан гэдэг дөрөв ярьжсэн те. Энэ бол дууны бохирдол байдаг.
дууны бохирдол. Ерөөс энэ тийм чимээнд дэлдэхгүй. Дуу чимээний бохирдол яг үнэ тий. Нисэх хоц дээгүр нисээд өнгөрөхөд ер нь бол араас нь ингээд дуун сонсогддог шүү дээ. Ингээд доогуур моогуур нисээ өнгөрөх бол бүр чанга сонсогддог тий. За тэгээд ер нь манай үзэгчид мэдж байгаа. Манай урнаа маанч мэдж байна тий. За айгүй хачин шүү дээ ер нь бол тий. Онгоц ингээд тэр аль хэдийн яваад өнгөрцөн баг чинь дуун төө тэндээс араас нь сонсогдоод шал өөр газар явж байгаа юм шиг сонсогдоод идэг. Ийм хачин ийм жигтэй үзэгдэл бол болдог. За энэ бол ингээд ерөнхийдөө л нэг дуу тэр онгоцоос гарч байгаа тэр их дуу чимээ чинь энэ дууны бохирдол үүсгэж байна. За гэхдээ энэ бол зүгээр. Одоо энэ гайгүй. Тэгээ тесвэрлж болно те. Тэгвэл одоо энэ ямар нэг объект ер нь дуунаас хурдан ингээд агаар мандал тэр хөдлөөд эхлэх юм бол sonic boom гэдэг нэг те ийм тесрэлт болж явагддаг. Тэр дуу. За онгоц дуунаас хурдан нисэх үед бол онгоцынх нь дуунууд нь хоорондоо давхцаад байна гэсэн үг. Бүх дуунууд нь хураагдаж давхцаар байгаад маш хүчтэй тийм тесрэлт болж нэг газар сонсогддог нэг ийм үзэгдэл байгаа тий. Дээгүр онгоц нисэж өнгөрөх болгонд одоо тийм хачин бүс бас хийсэн юм дэлбэрчүү гэмээр одоо дуу сонсогдоод байгаа юм бол мэдээж тухгүй шүү дээ. Одоо тийм болохоор нийтийн тээвэр суперсоник онгоц ашиглагыг бол одоохонд хориглолцсон байна. Тэгэхээр нөгөө дуун хураагдж байгаад нэг бүс хийд юм уу тий? Тий. Тэгэхээр дуунаас хурдан нисээд эхлэнгүүт нөгөө нэг дуун онгоцон дэж гэдэг чимээ төс бас пум пан хийсэн хайхтар дуулаад ингээ хүмүүсийг зочоогоод бал алдыг айлгаад тий ажи юм болно гэсэн үг тий. За тэгэхээр ерөөсөө энэ нэг саяны туу 144 Конкорд гэдэг онгоцнуудыг чинь бол нисгийг одоо хориглолцсон. Одоо тэд нар нисэхгүй хөргий. За тэгэхээр хүн амтан зочоогоод мал амтан 50 байдлын одоо ер нь бол ингээд л тэг хэцүү шттэ тэр чинь тий ийм хүм дэлбэрээ тесрээд байх юм бол байн бай. Дээгүүр онгоц явах болгонд. За тэгэхээр одоо ерөөсөө энийг хориглосон байдаг. Би бол онгоцны буудлын дээр нэг буудлын бас нэлээд удаж ирсэн юм. Ойрхон. Тэгээд тэр чимээ бол бас хайхтар шттэ. Бас тэсгүүе бэрх юм биш үү? Тий байнгын тийм чимээ. Тийм тэр чи одоо сэтгэл санаас гадна тэр чи одоо чихний одоо сонсголт муугар нөлөөлж байгаа шүү дээ. Эрүүл мэндэд муугар нөлөөлж байгаа гэсэн. За тэр ч утгаараа суперсоник сөнөг онгоцнуудад хот хүн амт төлөвлөрсөн иймэрхүү газруудаар бол нисдэггүй. Одоо нислээч гэсэн одоо сабсоник буюу дуунаас удаанаар нисдэг. За айл амтай айлгаалт тий юм хачин юм болно гэсэн үг шүү дээ тий. Тэр үгээр нисээд их юм бол. За тэгсэн одоо манай хатдаг үр яадаг вэ? Суу 30 мууч мити одоо энэ Оросын супер соник тим сөнөгч онгоцнууд бол сайхан нисчээдэг. Манайх дээр үү? Тий. Энэ халах голын одоо төдөн жилийн оймоо гээл те хүүд олон хотог дээгүүр альсгул одоо энэ хотын зах хавар бол нилээ ингээд нисчээд нисдэг юм үзүүлбэр энэ үзүүлээд идэг. За ингэхдээ мэдээж одоо энэ дууны хязгаарыг бол эвдэггүй сабсоник урдаар ингэж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо те үдэд сууж байгаа тэр хүмүүсийнхаа одоо ингээд чихийн хэнгэргийг хаглаа штэ те боо юм бол. За нөгөө талаас одоо гадны сөнөгч онгоцнууд хотын захаар ингээд айлхилтаад тэгээ үзүүлбэрийн бэлтгэл гэдэг тэр чинь үзүүлбэр олоог байх төрөл тэргээр ингээд нисэлтэй хэлхлэн те юу болоод байна гэдээ бас жоох амар штэ тэр тэгээ сөнөгч онгоцнууд тэр ингээд нисэл эхлэхээрс аюу амар. За тэгээ хүн мал амтан эд хөрөнгө одоо тэд нар чинь бас ингээд сүүр нь унуул яах юм тэр чинь хүн амтан дээрээс те тэгэхээр одоо тэр эндэх эрсдэлтэй гэсэн үг штэ. Хүн амтан мал амтны одоо амь нас дээрээс нь нийт хөрөнгийн хохирол учрна. За тэрнээс гадна одоо энэ улс орны аюулгүй байдал ярих юм бол их эмзэг санагдуулдаг юм аж юм болоод. За одоо тэр мөрийг одоо би одоо яаж өгдөг. За гэхдээ ямар ч хэсэн тэд нар бол дуунаас хурдан хурдалж чаддаг юм онгоцод байгаа. За тэгэхдээ одоо хот дээгүүр нисэж байгаа болохоор дуунаас хурдалж болохгүй. Sonic boom болох гэдэг байна. За тэгэхээр дуунаас хурдан онгоцны тухай ярихад заавал яригддаг сэдв бол энэ Sonic boom гэдэг зүйл байгаа. Тийм. За тэгэхээр энэ зүйлийн талаар ярилцсан. За өмнөх маш олон нэвтрүүлгээр ярьсан баг. Энэ Doppler effect гэдэг зүйлийн талаар ярихаас одоо хэдүүл яриагаа эхэлнэ. За долгионы хүүсгэр ер нь хөдөлж байгаа тохиолдолд тухайн долгион одоо ингэж давтамж нь өөрчлөгдөх энэ үзэгдлийг бол бид нар Doppler effect гэж нэрлэдэг байгаа. Тэр нөө дуурж байгаа зүйл маань ингээ хөдлөөд эхлэх юм бол тэр нөө нэг дуун ингээ чанга сул болоод өндөр нам болоод ийм өнгөн өөрчлөгдөх үзэгдэл гэсэн үг шүү дээ. За жишээ нь одоо хажуугаар дохион ангинуусын ийм түргэний ч юм уу те цагдаагийн тэрэг маш хурдтай зүрх хөдөлгөөний үзэгдлийг ажиллах боломжтой байдаг. Их олон нэвтрүүлгээр ярьсан гэдэг байгаа шүү дээ. Ингээ дандаа амар үзүүлдэг үү? Одоо үзүүлнэ те. За ажиглах чижтэй одоо чигээрээ сонсох боломжтой гэх юм уу те. За тэрийг ирж явах үед бол дохио их нарийнхан те гэж ингэж сонсогддог. За тэгээд зөрөөд өнгөрөх үед бол илүү бүдүүн гэж байгаа юм шиг сонсогддог. За дараагийн удаа одоо хажуугаар чинь дохио ангинуулсан тэрэг одоо яваад өнгөрөх юм бол энийг анзаарах гэд бас ингэ те гээд үзээрэй. За яагаад ингэж байгаа вэ гэхээр одоо наашаа ойртож байгаа тэр долгионы хүүсвэр долгионыхын давтамж нь ингээд ойртож байгаа юм чинь шахагдаад хоорондоо ингээд өнгөн одоо илүү өндөр нарийнхан давтамжтай болчдөг. За тэгээд эсрэгээрээ одоо цаашаа явж байгаа үед л долгионы
одоо тэр юунууд нь долгионы давтамжууд нь сулаад хоорондоо за тэг илүү нам бүдүүн болоо гэдэг ийм зүйл болчтой тийм л үзэгдлийг хэлээд байгаа ер нь бол тий. За тэрийг одоо троны одоо ямар тэрэг гэх юм ер нь тэргэлэгч цагдаагийн байна төргний байна тий. Тэр тэрэг хэдий чинээ одоо тэг хурдан явж гэн энэ үзэгдэл бол төдий чинээ тод мэдрэгдэн тий. Гэл яваад байгаа гэсэн үг шүү дээ тий. За маш хурдтай зурж өнгөрөх юм бол энэ үзэгдэл одоо илүү тод анзаарагдана гэж ойлгож байна тий. Гэл ингээд хэр хурдан зурж өнгөрч байна. Айлсгүй хажуугаар ингээд явж болно. Удаан явж байгаа юм бол арай хурдан байхад гэл ингээд арай бүдүүн болоод байгаа үстэй тий зурж өнгөрөхөөр айлсгүй бүр хурдан байхад гэдэг ингээд тий. Яг л зурж өнгөрч байгаа. Тий зурж өнгөрөхөөр яг л ингэж сонсогддог тий. За нэг иймэрхүү юм болдог. За энийг л ерөөсөө Doppler effect гэдэг байна тий. За нэг иймэрхүү зүйл. За тэгвэл тэр тэрэг дэв штэ тий. Илүү хурдан. Бүр дууны урдаар явж байвал яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үнэхээр гайхалтай асуулт. За нэг маах хурдаар төрөний тэрэг хажуугаар өнгөрнө гэсэн үг штэ. За мэдээж дууны урдаар явж байгаа юм чинь энэ дуутайгаа цуг ирж таар. Тий. Тэгэхээр одоо зурж өнгөртөл нь бидэрт ямар ч дуу сонсогдохгүй гэсэн үг. За зурж өнгөрлөө гэж дээ. За юу сонсогдох вэ? За хязгааргүй өндөр давтамжтай. Хязгааргүй нарийнхан дуу сонсогдох хэрэгтэй бидэрт. Одоо тэр чинь одоо юу гэлээ эхлээд болохоор ийм байж байгаа одоо тэр гэдэг бүр ингээд хязгааргүй өндөр давтамжтай болсоор энэ чинь нөгөө хязгааргүй хурдлаад энэ чинь ийм гэдэг юм гэж яагаад бум гэдэг юм юу болно. Одоо бүх энэ давтамжууд бүх энэ долгионууд нь бүгдээрээ нэг дор давхцаад маш өндөр, маш хүчтэй ганцхан ширхэг ийм тесрэлт болж явагдав. Олон долгионууд ингэж араараас сонсогдох нь зэг сонсогддог бол бүгд давхцчихаараа тэгээ бүүн болчихж байгаа юм байна. Бүүн болж байгаа гэсэн үг тий. За ингэж одоо ерөөсөө энэ соник бүүн гэдэг те ийм зүйл одоо бий болж байгаа. Тэгвэл сүнс мүс ер нь бидний хажуугаар дууны уртаа өнгөрдөг гэдгийг ярьдэн штэ. Тэгвэл энэ бүүн үүсэх юм байна штэ. Байсаг юм дэлбэрээ. Тий, сүнсний бүүм соник бүүм ш. За тэгэхээр араас нь одоо тийм машин зүгээр ингээл яваал өнгөрөнгүүд бид нар юу сонсохдохгүй хажуугаар өнгөрөнгө гэл ингээл амар чанга дуугараад араас нь гэл ер нь бол нэг юм бум гэдэг ийм сонсогдно гэсэн. Байж шал бум гэл тэгэл болоо. За энийг сон. Сныхын дараа шүү дээ. Чин бүр ингээд сургаггүй алга болох. Оо яг үнэ тий. За одоо бүр дахиад нэг өөр сонирхолтой кейс байна. Энэ дуунаас хурдан явж ивэл яах вэ гэдэг. Манай тэрэг. За тэгвэл их сайн юм бол. За 2 мах. Тий, 2 мах хурдаар ч юм уу те. 1.5 мах хурдаар ч юм уу те. За дуунаас хурдан явж илаа гэж те. За тэгвэл яг адилхан. Хажуугаар зөрөөд өнгөрөх хүртэл бид нар юу ч сонсохгүй. Хамгийн сонирхолтой нь юу гэж хажуугаар зөрж өнгөрсөн ч бид нар юу сонсохдохгүй. Ийм ач юм бол. За тэгээд аль сонсогдох юм. За тэгээд ингээд нилээ явсныхан дараа хэр хурдан явж гин те. Маш хурдан явж байгаа юм бол бүр араас нь сонсогдно. Бүр ингээд явж байгаа те. Сонсогдохгүй байх үдэл гэж айл. Тэгэл нөгөө нэг юу чинь пүм гэл нөгөө нэг шок вейв ч орж ирнэ гэсэн. Нөгөө нэг дооны хурдаар явж байгаа юм бол хажуугаар зөрж өнгөрөнгөл пүм болно шүү дээ те. Тэгвэл дооны хурдаас хурдан явж байгаа бол хажуугаар зөр ингээд бүр фүнч байхгүй те. Ингээд зөрөөд өнгөрч чинь. Тэгж пүм гэл ингээд араас нь соник бум нь орж ирнэ. За нэг иймэрхүү юм болж байгаа гэсэн. Нэг асуулт бодогдоо болтгоо. За яг дооны уртаа тэнцүү болохоор долгионууд нэг болоод нэг юм бүүм гэсэн юм өгч байгааг аягүй сайн ойлгоцсон байсан аахгүй юу? Тэгсэн чинь тэрнээс хурдан байсан ч гэсэн долгионууд нэг болоод бүүм гэж байгаа юм байна гэдэг дээр гайхаад. Тэгвэл бүр хурдан болвол тэр долгион хойшооноо ингээд палашны хормон шиг ингэж мингээд тэхгүй. Үнэхээр гайхалтай. Яг үнэ наачин байхгүй тий. Яг ингэж байгаа гэсэн. Тэгээд тэр палашны хормонд л одоо бид нар цогтоход бүүм чинь сонсогдно гэсэн үг байхгүй. Бас адилхан сонсогдох юм. Тий. Яг үнэ. Ямар гайхалтай ч та бас манай орноо мундаг ойлгож шүү бас. За нэг иймэрхүү юм болж байгаа шүү. За нэг тэ дуунаас хурдан бүх зүйлээс ер нь бол ийм соник бум сонсогдноо. За жишээлбэл бууны сум ч юм уу тэ энэ сөнөөх чонгоц гэх мэт юм. За буужингаас ч юм сонсогдно. За нэг ийм сонирхолтой зүйл бас ард нь байна тий. Ер нь бол их сонирхолтой. Гэхдээ энэний сонирхолтой нэг юм байна заяа. Соник бумтай холбоотой. За энэ ташуурнаас соник бум гардаг. Ташуур хутиш гэдэг энэ ташуурнаас. За кобоюудын хэрэгэлдэг ташуур штэ. Нэг юм манайхан ч хэрэгэлдэг үстэй ташуур уу? Тийм манайхаа одоо гэхдээ яг гэхдээ кобоюудынх нь илүү өөр. Тийм. Кобоюудынх нь болохоор ийм бүдүүн ийм
бариултай. Монголчуудын тийм байдаг үг би сайн мэдэхгүй. Монголчуудын нэг модон дээр нэг юм жижиг юм юу. Нэг юм суралтай байждаг шүү. Яг кобойд явахлаар бүр ингэ яг зориулж хийдэг байхгүй юм. Бүдүүн бариултай. Тэгээ ингээ ерөөсөө маш урт тэрнээ үзүүрлүүг ингээ нарисаал угаад ингээ үзүүр маш нарийнхан ийм байгаа. За тэгээд материал модон ийм урт саваа шигүү. Мэдхгүй ер нь уяагаар л хийх юм байгаа. Тэгэл тэр чинь ингээд тэр бүдүүн зүйлийг ингээд агаар дээр гэл ингээд савнгууд тэр нөгөө нэг бүдүүн зүйлийг чинь энерги ингээд явсаар байгаад урагшаага бүр явсаар байгаад нөгөө нэг маш нарийнхан зүйл дээр очингуудаа тас гэдэг дууны урдыг одоо ингэж давдаг. Яг энэ үднээс соник бөөм үүснэ. Тэгээд зүгээр л агаарыг хий хоосон тас гэж ташууртахад одоо тэндээс нь мал амтан бодоход хүн үртлээ. Амар юм байна. Тийм. Ийм юм болно. Одоо нэг нөө ийм шок вейв үзэх гэл юу гэдвэл электрик шок мок гэдэг байдаг шиг тэр шиг л ингээд хутш гэлтэнгүүд хүмүүс чи юу наадгаа одоо олхон байлаа гэдэг зүр хий хоосон агаар зөгж байгаа шүү. Агаарыг шахууртахад тийм чанга дуусчин гэсэн. За энэ хурдан хөдөлсөн гэж үү? Хүний гар тэгж хурдан үзэрл шаардлага байхгүй. Тэр нэг бүдүүхэн бариулыг л нэг жоохон сулхан хөдлөхөд тэрний чи энерги тэр үзүүр дээр очих та тас гэд дууны үрдийг давж ийн гэсэн байна. За энэ соник бум үүсдэг. За тэгэхээр соник бум гэдэг зүйл бол ийм юмнаас хүртэл үүсдэг. Бүр зарим амьтад хүртэл энийг ашигладаг заяа. Энийг хаялаа жоохон байж байгаа бодохгүй яри. Наач ямар гоё. За нэвтрүүлгийн ивент итгэгчээр Univision компани ивент итгэж хамтарч ажиллаж байна. Тэгэхээр Univision-ийн бүхий л үйлчлэгийг Unitel аппликейшнаас авах юм боломжтой болсон байна. Тэгээ Univision-ийн хэрэглэгчид маань бас нөгөө Unitel хэрэглэгч нар ер нь байдаг те. Тэгэхээр Unitel аппликейшн руугаа ороод одоо жишээлбэл одоо Univision-ийн интернетийн хурдаа удаан байд төлбөр мэдээллийн асуудал гардаг юм уу эсвэл нөгөө багцаа өөрчлөх зэрэг юм асуудал гарах юм бол шууд аппликейшн руугаа Unitel аппликейшн руугаа ороод одоо шууд тэн дээр ингээд бүх зааврууд нь те за тийм асуудал тулгарсан уу гэж таныг угаасаа хөтлөө явчин. Тэгэхээр Univision-д ямар нэг асуудал гарсан бол Unitel аппликейшн руугаа бас орж үзэх шаардлагатай юм байна шүү. За нэмэх нь за Univision үйлчлэгтэй холбоотой заавар зөвлөмжүүдийг IPTV-гийн одоо зурагтан дээрээсээ те Univision Tips хэсгээс ороод харах боломжтой. За Wi-Fi-ийн нууц зүг солих, сувгийн тохиргоо шалгах, төхөөрөмжөө дахин асаах зэрэг одоо бидний одоо тулгарх асуудлыг бол таашгүй одоо олон байдаг те. Тэгэхээр бид нар бас заавал нөгөө нэг дугаарлан залгаал ер нь ингээд те дуутахаас эхлүүлээл уур хурж эхэлдэг. Тэгэхээр нөгөө заавал тийш та цаг мөнгөө өрн байж нөгөө хүн хайх шаардлагагүй тантай холбогдсон оператор одоо магадгүй тэр Univision Tips хэсгээс л тань зөвлөгөө өгөх буюу одоо их сурвалж нэг учраас те та ингээд өөрөө бас Univision Tips хэсэг рүүгээ ороод ингээд ашиглаа заншичвал их амар юм бэлээ өөртөөгөө л асуудлаа шийд. Өөртөө оператор. Тэгээд энэ их амар дотроо ингээд нөгөө нэг хуваарлаад ингээд оруулаад өгсөн болохоор тийм юм бэлээ. Тийм шүү дээ. Ер нь бол айгүй олон сайтууд ер нь гадны сайтууд руу орохоор ингэ FAQ гэдэг юм байждаг те. Frequently asked questions гэдэг те. Энд ч одоо хүмүүс байнга л асуудаг болохоор тэнд ингэ хийчихсэн байна гэсэн үг шүү дээ те. Тэрийг нь одоо ашиглаад сурцсан те. Ер нь бол хин хиндэ үйлчлүүлж байгаа аль алиндаа л тэр чинь тийм айгүй ашигтай юм баггүй те. Тэр чинь байн очоод нэг тэр түрүү хэлсэн шүү дээ. Цаг мөнгнөөс гадна тэр чинь нэрвээ зарж байгаа байхгүй те. Ингээд цагаач үгүй зараал мөнгөө зараал нэрвээ зарж байгаа. Тэгээд нэг юм зүгээр тэр нэг FAQ дотор байгаа тэр хүн болгоны байнга асуудаг түгээмэл асуугддаг тэр зүйл нь аль хэдийн хариулт ингээ байж хахад өөрөө ороод зургт ажиллахгүй л гэсэн үндсэн хоёр юм ер нь баг байдаг болоо бидний нүднээс нулимс ай байдлах уурсдаг гэдэг шиг. Тэгэхээр одоо орж харах хэрэгтэй. Тэгээд угаасаа тэгээд идэв шүү дээ. Энэ төхөөрөмжөө салгаа залгана уу гэдэг чи одоо тэгэл ерөөсөө л нэрнгээсээ л тэгээ шийдэгчтэй юм билээ шүү. Би чи эхлээд ингээд айгүй их мангар юм шиг те ингээд боддог байсан. Тэр ийм мангар зөвлөгөө өгöd тахтай явах та гэж бодоодсэн чи нэг удаа жигнээс яг ингээд залгаад тэгээ асуусан чи төхөөрөмжөө салгаа залгах чи миний бүр уур ураад. Гэхдээ наадах чинь одоо би одоо ингээд нэрнгээсээ салгаа залгах зүгээр би хэлэхгүй болоо. Харин бид нар нөгөө зөвлөгөөг яг нөгөө үнэн зөвөж хүлээж аваад биелүүлэх дээр жоох асуудал гардаг гэдэг юм бэлээ. Би бас маш урт хугацаанд нэг Univision үзэж чадахгүй асуудал үүсээд байсан чинь би нөгөө нэг адаптераасаа болсон байсан. Адаптераа төхөөрөмжөө сулгахдаа адаптераа сулгах хэрэгтэй байсан. Магадгүй бас энэ нэгэнд энэ асуудал тохиолдож магадгүй те. Тэгээд адаптераа сольсон чинь бүх юм зүгээр болсон. Одоо иймэрхүү жишээтэй те. Яг үн те. Тэгээд заримдаа бүр мэдхгүй юмнууд те хэрэгтэй юмнууд гарч ирд юм бэлээ. Одоо тэр чинь кино үзэж хахад сабтитлийг ингэж нээж болд юм бэлээ шүү. Тэнгүүдээ хэлийн сольж болд юм бэлээ шүү. Тэ? Тэгэхээр ч одоо ингээ аниме үзэж байхдаа би хэлийн Япон болгоод сабтитлийг монгол болгочих гоо тест янзын Япон хэл сурахад аим. Энэ митинг та гой типнүүд гэдэг байгаа шүү дээ. Энэ типнүүдийг олох боломжтой шүү тэндээс. Алт эрдэнэс шиг юм байгаа. За баярлалаа. Зан чин хаана явж байгаа зогслоо тий.
За энэ ер нь бол тийм юм болдог. За дуунаас хурдан бүх юмнаас ингээд соник бум гардаг. Нөгөө нэг ташуур машар хутш гэл яадаг гэсэн шүү дээ. Одоо амтэн. Энийг сэн. За яг ийм ташууртай адилхан механизмыг бол аль дээр үед одоо энэ динозаврууд ашигладаг байсан байна. Энэ өсөн хичээлтэй нэг аврах том динозаврууд ашигладаг байсан байна л да. Тэд нар маш бүдүүн сүлтэй. Тэг ингээд нарийсаа ингээд явцсан. Айгуу урт юм сүлтэй. Ийм одоо динозаврууд байдаг штэ. Тэ. За тэд нар чи сүүлээ яг тийм ташуур шиг одоо ингээ агаар дээр хутш гэж ташуурдангууд нөө соник бүүм үсээд сүүл нь одоо сүүлнийх үзүүр нь ингээд соник одоо супер соник болоод соник бүүм үсгээд тэр соник бүүмнээс нь болоод араатан амтд ингээд айгаад яваад өгдөг байсан байна. Ямар гоё. Ингэж ярьж байна. Ийм ачи юм болдог байсан. За тэгэхээр соник бүүмээр айлгаад байгаа гэсэн үг шүү дээ. Одоо ер нь л. За тэгээ төгөрцөг сам хорхоо гэдэг нэг амтан байна. Mantis shrimp гэдэг доос орног их дуртай амтан байгаа. Усан дотор амьдардаг. Хүмүүстэй нөгөө 6 хүүх хараатай. Тий 6 хүүх хараатай юу 12 гэрэл өнгө мэдэрдэг юу лээд хачаа чимнүүд энэ амтнаас гарч ирдэг. Айгүй олон нэвтрүүлэг дээр энэ амтан гарч ирдэг. За энэ дээр одоо яаж гарч ирж байгаа гэхээр нөгөө нэг өөрөөсөө том ийм одоо нэлэрчин гар мартаад гар гэх юм уу юу гэх юм тэр нэг юм ачин нэг том юмтай нэг мон шиг юм тий тэрийг ингээд зүгээр ингээд усан дотор дуу тарах одоо хурднаас илүү хурдаар ингээд савхад л тэнд соник бүүмс тас гэл. За тэгэхээр энийг болохоор одоо идэх туртай хисаага хагалахтай ашиглаж байгаа. За тэнгуүтээ одоо бас идэх туртай загсаа ухаан алдуулж байгаа. За тэгээд өөрийнхөө дайснуудыг үргээж байгаа энэ үр. За тэнгуүт одоо яах нь зүгээр л ингээд усан дотор нэгээс нь ингээд гараа ингээд дэмжтэнгүүд хажууд явж чинь загас ухаалтна гэсэн үг шүү дээ. Тийм амар хүчтэй. Соник бум үс гэдэг. Дэлхийн хамгийн хурдан юм цогч чаддаг амтан. Тийм. Тэгээд төрхийн нөгөө хавч мавч хажуугаар нь өнгөрөхдөө юу болсныг мэдгүй гинт гар нь ингээд салаа өмчдөг байхгүй юу? Гар нь гинэ мөчин. Тийм хурдан. Гайхалтай амтан. Амар. Тийм энэ ихтэй айгүй бол юм дээр арт юм аа. Тэр гарч байхдаа тэр чи юу лээ нөгөө нэг кавитацийн бөмбөлөг үүсгэж хүмүүс амар юм. Тэр чи одоо баг нөгөө цөмийн нэгдэх рүү эхлүүлэх нь олгол. Тийм ачаамт юм. Маш хурданаасаа болоод энэ олон юм супер чадвартай болчлоо тий. Тэгээд наа чин гараад агаад нүд нь хөгжөөд байгаа байхгүй юу? Харин тий. Энэ ихтэй нэрээ сони юм тийм аа тий. Найр гаргаж ирсэн юм шиг. Харин тий. Энэ ачаамт. За нэг иймэрхүү. Тэгэхээр одоо бид нар заавал одоо тий хүн төрлөختөнд л анх удаа соник бүүм ер нь бол энэ супер соник гэдэг юмыг нээсэн юм уу? Энэ соник бүүмийг бид нар л гаргад юм хөх тэр үгүй бай. Энд чинь их эртнээс энэ динозавруудын үеэс хүртэл ихтэй тий. Одоо энэ хайр гаргаас ирсэн Mantis shrimp бүртэл одоо энийг одоо ашиглаж авах жишээ. За 1880-аад онд түрүүнд урцууд Эрнест Мах маань одоо альва объект агаар дотор дуунаас хурдан энэ суперсоник хурдаар хөдлөх үед одоо юу болдгийг судалж явахдаа энэ ер нь бол бууны сумны соник бүүмийг үүсгээд байгаа тэр одоо тий шок долгион гэдэг шок вейв гэдэг тий энэ зүйлийн фото зургийг хэлсэн буулгаж авсан байдаг. За тий тэр одоо ер нь бол энэ аюу алдартай тийм зураг баг. Бууны сум явж байгаа. Тэгээ тийм соник бүүм нь одоо юу гэдэг нь шок вейв нарталт ингээд тарагдаж байгаа юм уу? Микроскопор биш. Нэг тийм арга байгаа. Тэгээ гайхаж байна. Тий. За ингэж одоо Эрнест Мах гэдэг хүн одоо ер нь бол энэ хий дотор дуу тарах тэр хурднаас нь илүү хурдан хөдлөөд объектууд хөдлөөд эхлэхээр яг юу болдог вэ гэдгийг бол судалснараа энэ орчин үеийн аэродинамикийн үнцийг тавьсан гэд ер нь бол хүндлээд тэр агаарын нисэх хүчинд бол нисэх онгоцны урдыг тэр одоо Махын нэрээр нэрлэдэг болсон юм байл. За заавал одоо нисэх онгоц байгалбгүй л те. Ер нь бол бууны сум зүгээр одоо хүн гүйжсэн ч гэсэн одоо хурдыг нь бид тэр те агаар дуу тархах хурданд хуваагаал одоо энэ тэдэн мах эдэн мах гэж ярьж чинь гэсэн үг те. Ямар нэг одоо нэгж одоо жишээ нь одоо километр цаг метр секунд миль энэ төр гэж ярихгүй им нэгжгүй ойлголт гэдэг байна. Dimensionless гэдэг байгаа те. Ямар нэг нэгжгүй зүгээр тоо одоо маахын дугаар гэж ярилдаг. За тэгэхээр одоо дугаарынхаа ард маах гэж хичээл ерөөсөө энэ төдөн мах гэж ярьж байна гэсэн. За ингэж үчигтэй маахыг одоо маахын нэрийг хүндлээд эм үсгийн томор буюу одоо эхний үсгийн томор үчдэг. За нэг юм хон болдог. За жишээ нь онгоц нэг махаас хурдан хөдлөх үед араас нь ийм конус хэлбэрийн шок долгион үүсдэг. За тэр конус хэлбэрийн шок долгионд одоо оногдсон бүх зүйл соник бүүм сонсогдно гэсэн үг. Одоо тэр нэг төрөний юпк шиг юм гэдэг байгаа шүү дээ. Тэр нэг юпк шиг юм чи оногдсон гол бүүм гээл ингэ явчихна гэсэн. За энэ конус хэлбэртэй энэ шок долгионыг бүр маахын конусын дээр гэж нэрлэдэг заяа. За нэг иймэрхүү. За гэхдээ одоо дуунаас хурдан явж байгаа одоо онгоцны соник бүүмийг сонсч үтсэн бол ийм сонь дандаа 2 удаа бүүм сонсогддог. Бум бум гэл 2 удаа ингэ сонсогдно. За дабл
Sonic Boom гэдэг юм тий. За нэг иймэрхүү. За яагаад ингэдэг вэ гэхээр ер нь онгоц урдаа байгаа агаарыг одоо ингээд нарийнхан нөө хор цовшуугаар ингээд зүсэж байгаа шүү дээ тий. Ингээд зүсэж байхдаа агаарыг маш өндөр даралтанд оруулаад эхний одоо ийм Sonic Boom үүснэ. Тэ тэр тэндээс нь одоо шок толгой өмсөд тэр шок толгойд оногдонгууд Sonic Boom сонсогдно гэсэн үг шүү дээ. Эсрэгээр онгоц явж өнгөрөнгөд нөгөө нэг шахацаа гарч ин буцаад онгоцын ард одоо ингэж хумигдно гэсэн үг. Одоо ингэж те буцаж одоо акшн гэх юм одоо онгоцын явсан зам чинь ингээл вакуум үүсэж байгаа шүү. Замд буцаад гээ хаагдж байгаа юм уу? Тэр чинь одоо ингээл агаарыг зүсээл ингэчингүүд агаар чинь ингээл хитэн тийшээ бод үсрээл ингэнгүүд тийм вакуум үүсэж байгаа. Тэг эргээд нөгөө нэг агаар нь оч буцаж ингэж юу бах та одоо ингэж тэр вакуумлуус хорогдохдоо ийм эсэргээрээ ийм даралтын баг ийм юу одоо юу хин шок үүснэ гэсэн үг. Ийм баг даралтын шок үүснэ. За энэ баг даралтын шок буюу энэ шок толгойд дахиж оногдох юм бол бид тэр хоёр дахь Sonic Boom-ыг сонсно. Тэгэл онгоц яваал өнгөрөнгүүд бүм бүм гэл те. Одоо энэ сум явж өнгөрөхөд хүртэл ийм болж байгаа. Ер нь бол сум явж өнгөрч байгаа дууг ингээд удаашруулаад сонсох юм бол бүм бүм гэж сонсогдно гэсэн үг. За тэгэхээр бол байнга одоо энэ Double Sonic Boom сонсогддог байх нэ. За нэг иймэрхүү. За агаарын даралт одоо ер нь бол харж болдог байсан бол дуунаас хурдан онгоц одоо бууны сум өмнө одоо ард бол маахын конус үүсэж байгааг бол харж болох байсан л та. За яг ингэж хардаг харах зорилгоор бол ер нь л шлерний зураглал гэдэг ийм арга хишгэлдэг. Ер нь л агаарын даралт сэргижилтийг бол харж болдог нэг ийм шлерний зураглал гэдэг юм баг. Тэгээ тэрэн дээр агаарын зэрэглээ тэр альсгуул одоо агаарын бужигнж байгаа, гал асж байгаа, мосж байгаа, шүтэн засж байгаа янз бүрийн юмнуудыг одоо бид тэр агаарын ийм температурын, даралтын өөрчлөлтүүдийг нүдээр харах боломжтой болгодог юм шлерний зураглал гэдэг зүйл. За яг энийг ашиглаад одоо манай маах, Ernst маах маань энэ бууны сумны одоо тэр конусыг одоо нөгөө нэг шок вейвийг болгож авсан байдаг. За иймэрхүү зүйл ашиглаад бол бид нар харж болдгоо. За тэгвэл энэ онгоцны ард одоо энэ нэг тэнгэрээс ирж байгаа энэ арны гэрлийн туйлжирлыг ашиглаад бас юм нисэж байгаа онгоцны шлерийн зураглалыг авч болдог. За түнгүүд онгоцоос яг адилхан энэ нэг маах явсан зурагтай адилхан. Энэ бууны сумны уртлаас ингээд уртлын үзүүрээс нэг юм конус үүсэж байгаа байхгүй тий. За түнгүүд артлаас нь бөкснөөс нь бас нэг юм конус үүсэж байгаа. Нөгөө нэг Double Sonic Boom ч явж штэ. Пүм пүм гэдэг ч явж. За онгоцны зураг хүртэл яг адилхан тэгж харагддаг. Яг ингээд үзүүрээс нь нэг юм Sonic Boom гэдэг нэг shock wave гэдэг ийм гурвалжин одоо маахын конус гэдэг байгаа шүү дээ. Ийм гурвалжин конус үсээд яг бөкснөөс нь одоо нартлаас нь ингээд бас ийм адилхан энэ конус үсэж байгаа. Ийм зураг гардаг. Ийшээ гурвалжин. Үгүй. Одоо нэг тийшээ юм хоёр гурвалжин явна гэсэн. Зүг тийхэл. Тэгэл тэрэнд нь ингээд оногдсон бүгэн пам пам гэж сонсогдно гэсэн үг шүү дээ. За нэг иймэрхүү учраас бол Sonic Boom сонсогдоод байна гэж одоо тайлбарлаж байгаа. Тайлбарлаж байгаа чинь угаасаа л тэгж байгаа. За Sonic Boom, Super Sonic энтер гэдэг ер нь бол хайхаар ихэнхдээ их сонин хачин зургууд гарч ирдэг. Одоо энэ зур дэлгэцэн дээр гарч байгаа онгоцны ард гарч байгаа шиг юм сонин юм гарч ирнэ. За ер нь бол Sonic Boom, Super Sonic энтер гэж хайх юм бол ер нь шал өөр юм гарч ирнэ л да. Онгоцч гарч ирэхгүй нэг юм жижигхэн цэнхэр өнгөтэй хүүхэлтийн киноны шиг юм зарааны зураг гарч ирээд идэв. Бидний багтаа тоглолтог байсан Sonic зараа гэдэг нэг тоглоом видео тоглоом байдаг шүү дээ. За тэр бол одоо тий их танил одоо хөөрхөн зараа байгаа. Гэтэ яг хөө тэр одоо ерөөсөө монстертэй хамаагүй зүйлтэй. За гэтэ Fighter Jet Sonic Boom ч юм одоо Super Sonic Fighter Jet энтергээ Google-ээс хагаад үзээрэй. За тэгэх юм бол яг энэ одоо дэлгэцнээр гарч байгаа шиг зураг гарч ирнэ. За тэр одоо дуунаас хурдан гэд монголоор хайсан ч ер нь бол энэ зургууд гараад ирнэ. Амар сонин цагаан балаач өмссөн ийм онгоцнууд шиг. Цагаан харин юу вэ? Жигнэсээ одоо хүний яг энгийнүүдэнд ингэж харагддаг юм шиг. Тий. Битүү ийм зургууд гарч ирнэ заяа. Тэгээ яг ингээд хэрвээ ингээд хажуугаар чинь онгоц ингээд тий Super Sonic хурданд хүрч явах юм бол артталт нь ийм юу бүх шиг цагаан юм гараад ирдэг. За энэ талаар ярилцсан. Энэ юу вэ гэдэг талаар. За энэ сөнөөгч онгоц ер нь сансрын цойлуур энэ төр митийн дууны хурдыг эвдэлдэг ийм зүйлүүд энэ дууны хурдыг эвдэх үед энэ их биеийнх нь хөнгөрс үүдээс конус хэлбэртэй юм цагаан уур ч юм уу одоо ман шиг зүйл гарч ирээд байдаг юм конус хэлбэртэй. За энийг бол vapor con гэж нэрлэдэг байгаа. Одоо ууршилтын конус гэх юм уу те нэг иймэрхүү. Ууршаад байгаа юм биш үү? Тий одоо усны уур. Тийм биш. Тий. За энэ Sonic Boom биш шүү. За хурц шиг хошуу одоо агаар руу зүсч орохоор одоо тий агаар мандал одоо огцом төлхөгдөөд ер нь бол маш өндөр даралт үүсдэг. За тэгээд нөгөө нэг зүсч орж исэн нөгөө конус хэлбэртэй хошуу маань ингээд гинт одоо ингээд зүсгээ болоод ингээд ингэж гурвалжилж яснаа гинт ингээд болоод ингээд шулуун болно шүү дээ. Тэнгүүж тэнцээ одоо агаарын даралт огцом унж эхэлнэ. Буцаад одоо нөгөө шагцаа гарч буцаж унана гэсэн. За ангингууд тэнд огцом ийм даралтын ийм юу үсэж байгаа зөрүү. Нэгэсэндээ маш бага даралттай болж эхэлж байна. Яг тэр конус орон зайд. За энэ
маш бага даралттай орон зайд орохоор яадаг вөхтөр ус конденсацлагддаг. Тэгвэл үүл болдог гэсэн үг. Агаарт үүсэн чигшил ерөөсө конденсацлагдаад одоо үүл болж байна гэсэн үг. За тэгэхээр энд үүл үүсэж байна. За энэ бага юм даралттай газар огцом үүл үүсээд тэгээд нөгөө нэг даралт нь буцаад хийв болонгууд тэр үүл нь арилж байгаа. Нэг ийм үзэгдлээс болоод нөгөө нэг конус дотор чинь ийм юу үүсээд байна гэсэн үг. Одоо юу гэдэг нь те ийм одоо үүлэн конус те вейпер конус гэдэг. Шууд хараад баг үүл үүсгэж авах ингээ явчт юм байна Тий. шүү дээ. За ер нь бол мананч гэх юм уу? Тий. За ер нь ундааны хунцар савн дотор жоохон ус хийж хагаад насоосоор ингээ хийлж хагаад гинт одоо даралтын пс гэд гарах гэд бас юм үйл үүсдэг. Тий. Ийм ажиргалтай одоо үйл үүсгдэг арга марга гэх юм уу те. За эсвэл одоо маш бага температурт ус ч юм уу спирт энэ төр ингэж конденсацлагдаад одоо тэр дотор нь болохоор юм жижигхэн юм эгэл бөөмүүд явж өнгөрөхтэй тэр нэгээд зам нь үзэгддэг мэт. Ер нь бол эгэл бөөмийн судалт энэ төр ашигладаг. Ийм те үүлэн камер, cloud chamber энэ төр гэдэг. За энэ ч яах. За тэгэхээр болж үүсэж байгаа юм шүү дээ те. Ер нь үрэлтээс буюу халуунаас болж үүсэж байгаа. Халуунаас биш одоо даралтын уналтаас болж үүсэж байгаа гэсэн. Даралт огцом. Ер нь бол термодинамик явж байгаа юм л да. Одоо тэр конденсац үүсэх нөгөө нэг одоо фазын шилжилт болж байна гэсэн үг шүү дээ. Гинт даралт нь унах. Үгүй бол одоо гинт яах янз бүрийн тохиолдлоор юм фазын шилжилт болоод нөгөө нэг агаарт байсан чигшил чинь юм шингийн хэлбэр рүүгээ шилжээд ч юм уу те. Эсвэл хин хэлбэр рүүгээ шилжээд юм уур болоо конденсацлагдаад байгаа. Ер нь бол үүл болоод байгаа гэсэн. За тэгэхээр одоо энэ дуунаас хурдан сөнөөгч онгоцын ард үүсэж байгаа тэр конус хэлбэртэй үүл одоо тэр юб шиг юм нь бол одоо вейпер конус гэдэг юм те. За тэр шок толгой соник бум энтерээс шал өөр зүйл. Ер нь бол ийм соник толгой энэ те соник бумтай огт холбоогүй ийм зүйл гэсэн те. Тэгэхээр ийм хайлт илэрцэд бол ингэж гарч ирж байгаа. Их буруу зүйл юм байгаа уг нь бол те. За ихтэй бол энэ үзэгдлийг бол энэ юб шиг юмыг бол бас маахын даймонд уу одоо маахын юу гэдэг үлчин гэх юм уу. Маахын ромб гэх юм аа нэг ромб хэлбэртэй болохоор тэгж юм нэрлэдэг юм байл. За дуунаас хурдан сөнөөгч онгоцон дээр яригддаг өөр нэг чухал зүйл бол G хүч гэдэг юм байна. G хүч. G-force гэдэг юм тий. Ер нь бол G-force гэдэг чинь одоо тэр Nvidia-гийн график карт март биш штэ. Дэлхийн татах хүчийг л хэлээд байгаа. За дэлхийн газар дээр зогсож байгаад 1 секунд болгон тий. Яг бид нар ингээд дэлхийн газар дээр зогсож байгаа хэвтэй ч юм суугаад. Ер нь бол дэлхийн газар дээр ингээд байж ах үед ер нь секунд болгонд 9.8 м/сек хурд нэмж авч байгаа ийм одоо пуужин дотор сансрын хөлөг дотор сууж байгаа юм шиг ийм хурцтгалыг бид нар мэдэрч яадаг. Одоо энийг бол G хүч гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол gravity буюу татах хүчний уртлын тэр G үсгийг аваад ингэж нэрлэдэг байгаа. G. За 9.8 м/сек квадрат хурдтгал гэсэн G гэх юм бол. За юун одоо дэлхийн татах хүч мөч болоо авчаа гэж бодож байгаа. За тэрүүн мах гэж одоо хурдыг бол бид нэрлэсэн шүү дээ. Хурдыг ямар нэгэн метр секунд, майл, километр цаг мах гэхүүр зүгээр мах гэж. Ямар нэгэн тийм юу байхгүй. Одоо нэгж байхгүй. За яг энтэй адилхан одоо бид нар хурдтгалыг бол G гэдэг тэмдгээр л тэмдэглээд байдаг. За тий бидний одоо бие организм бол дэлхий дээр ингээ байж хахтаа бол 1 G хурдтгалд дасан зогсоод ингээ амжираад сурцсан байж байгаа. Тэг G гэх юм бол одоо жингүүдлийг хэлж байгаа. За машин дотор одоо сууж явж хагаад одоо тэр огцом одоо хурд авах ч юм уу те. За тэнгүүд бид нар бол ингээд хурдтгал мэдэрнэ. Одоо ингээд сандал руугаа ингээд наалдаг шүү дээ те. Төв гээл хурдан хурд авдаг хүчтэй машин дотор суугаад ингээд хурдан аваад гаргашаага ингээд сандал руугаа наалддаг. За энэ бол бид нар тэр G буюу хурдтгал мэдэрээд байна гэсэн үг. За эсрэгээр одоо машин бас огцом тооромслоход бас бид нар хурдтгалыг мэдэрнэ. Гэхдээ энэ түвшлэг рүү гаргашаага биш, урагшаага эсрэг тийш байгаа. Одоо тий хитрхи огцом одоо юм мөрөгчих юм бол одоо юм асар өндөр G хүч мэдрэгдээд одоо бид нар тэр цонх монхооч мөргөж гимтэх ч юм уу тий иймэрхүү осол аваар гардаг болохоор одоо бид нар юм суудлын даруулга зүүдэгэ. За тэгэхээр тэр суудлын даруулгын бүс бол ер нь бол тодорхой G одоо тэр нэг одоо ер нь бол ингээд тэр чинь ингээд сунаал хөдөлж байгаа шүү дээ бид тэр чөлөөтэй хөдөлж болно. Гэхдээ тодорхой хурдтгалыг давах юм бол тэр так гэж гацаад одоо бидний урагшаа юм өмөрөхөөс сэргийлж идэх юм зүйл байна. Одоо энийг туршиж үзэхэд айгүй амархан шүү дээ. Ер нь бол ингээ машин дотор сууж хагаад тэгээ ингээд нөгөө нэг бүсээ өсөлж байгаа бүсээ ингээ татаад үзэрэг. Огцом татгуу тас гэдэг ингээд гацна. За тэр чинь болохоор ингээд удаан татхад бол яах ч гүрнэ. Огцом ингээ татхад ингээ те тодорхой G хурдтгалаас тавхад л ерөөсөө тийм юу болчих чинь гэсэн. Гацж जैन. Тэгээ биднийг аварж штэ. За нэг тиймэрхүү юм болдгоо. За мөн маш хурдтай явж байгаа огцом эргэх үед бас энэ G хүч одоо машин дотор мэдрэгдэнэ. Одоо бид нар ингээл айгүй хурдтай явж байгаа л хажууд чи баруун чи ингээл дарангууд зүүн тийшээ бид нар ингээд те юу яа. Одоо ингээд тийм G хурдтай тийм наалдаг тийм. Одоо төвөөс зүгдэх хүчний үйлчлэлээр энэ G хүч үүсэж байгаа гэсэн. Хурдтгал үүсэж байгаа гэсэн. Төвөөс зүгтаад. За
харин дуунаас хурдан сөнөгч онгоц дотор бол одоо онгоц нь одоо эргэжээ ингээд бодъё л дээ. За тэгэх юм бол одоо маш өндөр жим мэдрэгддэг. Тийм. Энэ бол бид нар машин дотор л одоо ингээд ураг шошоо ингээд ингэж яхад л эн чинь бас хэцүү байдэн шүү дээ, тий. Тэгээд тэр машин ингээд хөнгөрөөл хонголтоол ингэх юм бол альсгал огцсон ингэрэгээл аян тийм хэцүү болох юм бол хүнд хэцүү. Тэгвэл дуунаас хурдан нисэж байгаа онгоц ирэх гэж оролдоход тэр дотор нь асар өндөр жи хурцтгал үүсдэг. Бүр шахаад ингэж байгаа юм шиг болох юм шиг. Яг үнэн тий. Хэдий чинээ огцом ирэх гэж орлон төдий чинээ өндөр жи хурцтгал мэдрэг. Хэцүү юм. Тий. Тэгээд онгоцоо одоо бат бүх хийчихэд л ер нь бол тэ хичнээн ч өндөр жи төсвөрлөл хичнээн огцом эргэж болох л байгаа л та. Гэхдээ энд одоо хязгаарлаж идэг хамгийн том хүчин зүйл бол хүн өөрөө байдаг. Ерөөсө тэр хүн бүрийн хурцтгал төсвөрлөх чадамж өөрөөр. За жишээлбэл тэ нисэгч чуулганы одоо төсвөр төвчээр нь өөрөөр байдаг болохоор тэр тухайн онгоцыг жолоодж явж байгаа. Жолоочоос болоод онгоц чуулганы одоо маневрлах чадвар өөрчлөгдөн гэсэн. За дуунаас хурдан сөнөгч онгоцын жолоод одоо энэ жолоочд бол одоо онгоцын нисэгчд бол энэ 9G дор хаяж 9G хурцтгалыг бол гэж одоо дааж чаддаг байх хэвээр. Нэгсэндээ юм дэлхийн татварыг өсөржүүлсэн хэмжээний тийм өндөр хурцтгалыг дааж чаддаг байх хэвээр. Ингийн хүн бол 5G гинэ. 5G хурцтгал ер нь бол ухаалтаад болчихно. Тий. Одоо бид нар бол тэгэл 5G дарангууд өглөө гээл тэгэл дуурч чадахгүй дээ бүр. Сүүлдээ бүх цус нь ингээд доошоо юулэгдээд тэгээ өндөр даралтын улмаас л тархин бүр саачаад ер нь бол зохиоч дийлэхгүй амьсгалж чадахгүй. Одоо ингээд унаад байна. Бидний нүүрэн толгоонд юу ч хүрэхгүй ирнэ ингээд ухаан алдах хэмжээнд хүрнэ гэхээр тий. Тэр амар штэ. Ер нь бол ингээд тархий чи ингээд доош шахаад дотроос бүх цусыг шахаж гаргаад ер нь бол бид нэг амьсгалж чадахгүй. Бидний ингээд хоол аам хүртэл доошоо шахалтаад ингээд би өөрсдөө ч дийлэхгүйгээ цөмөрч унах га тий. Тэг ингээд балиа гэж хэлж чадахгүй. Ингээд шууд ухаан алдна гэсэн үг. За нэг иймэрхүү юм байна. За хамгийн өндөртөө бол нисэгчтэл 14G-г төсөөлж чаддаг. За тэгээд ингэхдээ бол бүр тусгай зориултын G хувцас гэдэг нэртэй ийм G өмсгөл гэдэг нэртэй ийм имийг өмсөх хэрэгтэй байдаг. За тэр нь одоо нэлээд бариу хувцас гэж ойлгочих жол. Маш бариу хувцас гэж ойлгочих жол тэ. Ер нь бол тэр хүний одоо тэр цусыг нь одоо шахаж ял гэсэн үг шүү дээ тэ. Тэр тархинаас доошоогоо юулэгдэхийг одоо багасгахын тулд доороос нь ингээд бүх биеэр нь ингээд шахдаг. Одоо нэгээс нь тэр дуунаас хурдан тэ онгоцын жолоочтой бүгдээр тийм бариу хувцас юмсан. Амар бариу хувцас. Тий, хэцүү байгаа зү тий. Ер нь бол ингээ нэгэсэндээ биенийхэн цусыг шахаад толгоороо нийлүүлчих гэсэн үг. Ямар механик юм бэ? Тий. Ингэж 14G-г арай гэж төсөрлөн. Үгүй бол угаасаа тийсэхгүй тий. Төмрөөд гачин болоод унаад өгөн шүү. Ямар зурх өгөөд. Тий. Хачин болно шүү дээ. Бүр тариа марай нэртэй хачин болж байгаа юм тий. За нэг иймэрхүү. За тэгэхээр их бариу хувцастай ховц өмсөд ингээ нисдэг байна. За байлдааны үед бол яг ингээ байлт шин гэж бодог. Тэр чи одоо сөнөөгч онгоцнууд чинь байлт нь хоорондоо удаан гэдэг хөөцөлтөнтэй. За ингээ хөөцөлдөх үед бол ер нь бол хин өндөр жи хурцтгал одоо дааж чаддаг нисэгчтэй. Тэр онгоц нь ер нь бол илүү сайн болцож зүгтэж чадна. Альсгүй илүү сайн маневрлаад араас нь хөөж одоо гүйцэж очно гэсэн. Тэгэхээр бол амьд үлдэх чадвар бол тухайн нисэгчийн одоо тэр онгоцын одоо мундаг тийм хичнээн мундаг техник технологитой байхаас гадна ер нь илүүтэй тэр жолоочийн тэр жи хурцтгал тисэх чадвар тэсвэр төвчээр болон ур чадвараас ингэ шалтгаалж идэг. За тэгэхээр энэ байлдааны нисэх онгоцнуудын хувьд бол жи одоо энэ хурцтгалыг тэсвэрлэх чадвар бол маш чухал ийм зүйл байдаг. Ийм ачиргалтай зүйл байна. За дуунаас хурдан сөнөөгч онгоцны ирээдүйг бол хоёр үндсэн чиглэлд хөгжиж байгаа гэдээ хэлчих болно. Одоо ирээдүйн онгоцнууд гэсэн үг шүү дээ тий. За эхнийх нь мэдээж хурд. За хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа гэж байгаа. Ер нь бол 6 дугаар үеийн гэгддэг энэ Boeing F-47 гэдэг энэ онгоц 5 нэмэх юм мах юм хурдыг гаргаж чадна гэдэг. Дуунаас 5 дахин 5-аас илүү хурдалж чадна. Үнэхээр гайхалтай. Бараг 6000 км цаг болох тий. Амар уустай тий. За нөгөөх нь мэдээж дуу. Одоо тий дуунаас хурдан онгоцын одоо хэрхэн баг дуутай. Ер нь бол ийм сул цооник бүүмтэй болохгүй гэдэг энэ бүм гэдэг тэр дууг нь яаж багасгах вэ гэдэг энэ чиглэл рүү хөгжүүлж идэг. Тэ үгүй бол одоо энэ туу 144 энэ Concorde гэдэг мэтийн тэ онгоцнууд чиг ер нь бол бид нар дахиж хизээч иргэний агарын тээвэрлэл дуунаас хурдан онгоцыг харахгүй нэ. Энэ дууны асуудлыг шийдэхгүй бол гэсэн. За ийм учраас бол өнгөрсөн онд бол энэ X59 гэдэг энэ төрлийн онгоц бол туршилтаа бол амжилттай хийсэн байдаг. За ер нь бол харахаар амар
мангар харагдаг юм онгоцоо нэг юм хурц хушуутай нэг юм байж нэг мангар харагддаг юм байлээ. Нэг тиймэрхүү нэг ер нь тэвэн шиг юм ачин онгоцоо гарч ирж байгаа. Тэгээ доогуура юм мүлгэр ерөнхийдөө бол юм өөрийнхөө геометр ер нь хэлбэр төрсээрээ ингэж доошоогоо чиглэсэн тэр соник бумыг багасгаж өгдөг ийм онгоц бүтээгдсэн байна. За NASA-гийн энэ X43 гэдэг энэ хөнгөн онгоц байгаа. За энэ онгоц бол 11,000 км/цаг хүртэлсэн. 9.6 мах хурдан төрсөн. Энэ бол хамгийн хурдан өөлөг гэж авч байгаа. Агаар мандал дотор. Одоо юу хийх зорилготой байж болох уу гэж гайхаж шүү. Энэ юу хийх зорилготой гэхээр хурдны хязгаарыг л хэвдэх. Тийм л. Why not гэдэг шиг юм байна. Тийм, Scramjet гэдэг ийм хөдөлгүүртэй, ийм технологитой, ийм ундаг юм байж байгаа. Зорилго нь ерөөсөө л хурдны хязгаарыг тогтоох гэдэг. Тийм зорилготой. Тэгээд дотор нь хүн суулгаж болохгүй шүү дээ энэ чинь. За X15 гэдээ бас нэг хөлөг байгаа. За энэ бол хүнтэйгэр 6.7 мах хурдан төрж чадсан. Тэгээ хүнтэй хамгийн хурдан хөлөг онгоц болсон байдаг. За ихтэй энэ бол онгоц биш, одоо сөнөөгч онгоц монгоц биш болохоор нөгөө нэг рекордонд ч орохгүй байгаа. Зүгээр яг нэг агаар мандал дотор явдаг пуужингаа ойлгож байна. Ер нь бол ингээд сансар руу гарах биш, агаар мандал дотор явах зорилготой пуужингаа ойлгож байна. За тийм өндөр хурдан төрж байгаа. Пуужингийн хөдөлгүүртэй. Тэ онгоцны хөдөлгүүртэй биш. За ихтэй аль аль нь л одоо байлдааны сөнөөгч онгоц биш. Тэ зүгээр энэ туршилтын энэ хурдны хязгаарыг тогтооё гэдэг юм да. Ийм одоо хэлээр ер нь суперсоник гэхгүй юм онгоцнуудыг хайперсоник гэж ярилдаг бүр. Юу гэсэн үг? Бүр одоо суперсоник гэдэг чинь одоо дээд тэгээ дууны хурдны дээр гэсэн үг шүү дээ. Дээр биш бүр хит гэсэн үг бүр тэ хит дууны хурдтай тийм одоо юм байна гэсэн. Хитийн дараа ямар үг гарч ирэх вэ? Хит. Хитрхи хит. Супер хайпер. За нэг юмрхүү. За мэдээж одоо агааргүй хоосон вакуум одоо сансар мансарт бол одоо нөхцөл байдал шал өөр болох нь ойлгомжтой. Одоо жишээлбэл сансрын технологи одоо сансрын хөлгүүдийн хувьд бол илүү өндөр хурдыг гаргаж чадж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Одоо жишээлбэл одоо Voyager хөлөг байна. 50,000 км/цаг хурдаар явж байгаа. За тий бүр хамгийн хурдан одоо хөлөг гэх юм бол өндөрлөгтөнд бүтээсэн. Parker гэдэг нарыг судлах зорилттой юм probe байгаа. Одоо нэг юм нарны тагнуул гэх юм уу probe гэж одоо юу гэдэг. За нэг юм сансрын хөлөг байгаа. Тэр бол 700,000 км/цаг хурдтайгаар нарлуу унаж яваа. Хүсээ шатдаггүй юм уу? Тэгээ шатахгүй байхаар зохион бүтээсэн. Ер нь бол нарыг судлах гэж их ойрхоноо судлах гэж зохион бүтээсэн. Тэгээ нарлуу унж байгаа болохоор тийм өндөр хурцтай болчихж байгаа. Одоо л хурдны багцаатай болчихсон. Тийм 700,000 км/цаг гэж одоо юу юм бэ ч гэдэг. Эдэн баг юм бэ. За ер нь бол ингээ хүн төрлөختний хурд бол тий хурд хөөцөлдсөн энэ технологийн хөгжлийн төвх гэвэл нэг иймэрхүү байна. За дуунаас хурдан сөнөөгч онгоц хэрхэн дууны хурдыг давж агаарын даралттай тэнцээд энэ өөрөөсөө тесрэлт дэлбэрэлт мэт одоо соник бөөм үүсгээд хүм бол амтныг айлгаж зож байгаа. Одоо доторх жолоочоо олон жиг хүчээр алчих шахдаг тухай одоо өнөөдөр энэ хүртэл өцсөн үзэгчд маань ойлгож авсан байхаа гэж найдаж байна. За баярлалаа. За баярлалаа. Хүн зориулагдсан юм биш юм байна даа л гэж ойлгож байна да. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хэмэл оюун ухаан, эгүүнээ оюун болон Univision-ий бүхий л үйлчлэгийг Unitel аппликейшнаас Univision компани мэдтгэж хамтарч ажиллаа. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Тэгээд яг хурдны тухай ингээ ярьсан чинь нөгөө яриад идэх хурдуудыг яг ойлгох сэхэрх шиг боллоо. Тасаатай баярлалаа. Дараагийнхаа шинжлэх ухааны гайхамшигар эрг болцгаая. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.